Таны шүүхтэрээ тийм. Араас юу сохторч. Яан гинэ. Яг одоо асуулт Өнөөдрийн шүүх хурал бол ер нь нэлээд тийм хууль барьсан, яг хуулиндаа нийцүүлж авсан нөгөө миний байн тавиад байсан асуудлаагаа шалгах хэрэгтэй. Гэтэ шалгахтаа бүхий үйл ажиллагаа бол яг л хуулинд нийцүүлж. Тэгэхээр өнөөдрийн шүүх бол яг л тийм шийдвэр тийм. Та нар баахан хууль зөрчилсөн байна. Энэ хууль зөрчлийн үйл ажиллагаа болоо. Шал системаа хуулийн дагуу шалгах чигээл гэсэн ийм чиглэл гэсэн яг л одоо дарцаалах шүүх бүрэлдэхүүнээс бас яг шүүхийн шийдвэрээ танилцуулж явах явцдаас хууль зүйн дүнлэх боломжгүй. За тэгээд яг хэрэг хэмнэн шийдвэрлэх явцад бас цэцтэй алдаанууд гарсан байна гэж хэлбэр хийжсэн л та. Тэгэхээр та энэ дээр бас харин тэгээд нөгөө яг тэр давцаалт шатны шүүхийн тэр тогтоолыг танилцуулж явахт л өөрөө хэлснээр хамгийн гол нь хууль зөрчсөн үйл явдлууд их болчлоо, их гарсан байна тийм. Өөр зарим нэг нь бол тодорхойгоор хэллээ шүү дээ. Одоо ингээд цаагаа тийм ингэсэн байна. Мөрдөн шалгах үйл ажиллагаач хууль зөрчсөн байна тийм үү? Шүүхийн шийдвэр гарах хүрээнд шатны хууль зөрчсөн байна. Гэсэн ийм л зүйлийг л ярьлаа л да өнөөдөр. Тийм учраас ер нь би ч бас нөгөө шүүх хуралтай хэлсэн. Ямар зүйл хэлсэн гэхээр зэрэг би хэлсэлтэй асуудлаагаа шалгах хэрэгтэй. Ер нь бол сайн ингээд анзаарах юм бол хотын дарга байсан ч бай, жирийн иргэнч байсан бай тийм ээ. Хуулийн өмнө тэгшэрх. Гэхдээ ямар нэгэн захиалахгүй тийм ээ. Ямар нэгэн одоо хууль зөрчихгүйгээр л энэ үйл ажиллагаа явах хэрэгтэй. Тэгвэл энэ арчлыг том ялалт байхгүй даа. Арчлыг том. Яг бол бүгд гişэртэй. Асуудлаа бол бүгд л шалгуулж байна. Энэ бол их чухал зүйл. тэрийг сантай хугацаанд үлсгэлэн зарсан юм асуудал одоо байх юм. Тэр их юм зэрэгтэй тэгээд ихтэй дээр одоо